За хай манайхан хай удаан хугацаанд хайр дурлалын мэрэг хийгээгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр та нартай зориулаад би сүүлд бас хэдэн сарын өмнө энэ мэргээр хийж ирсэн юм а, хүмүүс айгүйх үзэх дуртай байсан болохоор дахиж хийхээр шийдсэн. Гарчиг нь юу вэ гэхээр бишээ таротын сэдв нь юу вэ гэхээр яг одоо хэн чамайг бодож байна вэ гэдгийг харна. Ерөөдөө цайхан танилцсан шинэ хүн ч нүү, удаан хугацаанд сургаггүй байсан хуучин X ч нүү, за тэ эсвэл өнгөрсөнд ямар нэг холбоотой хүн үү гэдгийг харъя. Шинэ хүн ч ээж болно тийм ээ. За тэгэхээр энэ бол ерөөдөө хүүсийн ялгаа байхгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс аль нь ч одоо үзэх таарууд мэрэг шүү. Нэгт гэвэл хоёрт тэгээд магадгүй хуучин нөхөр, хуучин X ч бодож ийн үгүй зарим сонирхчиж магадгүй тэ эсвэл нэг хэсэг харилцаатай байжгаад ягаад ч юм ойлгомжгүй харилцаатай байсан ч байдаг юм. За ер нь юу ч байж болно. Тэгэхээр та нар ингээд эдгээр 3 сонголтоос харж агаад хамгийн их өөрийнхөө татагдсан сонголтоо хийгээд тараад мэргээ үсгэх нь байна. Тэгэхээр хинч чамаа бодож иж магадгүй. Тэгэхээр за эхлээд энергийн шалгалтыг харах бах. Ерөөдөө ямар харилцаатай, ямар учиртай хүмүүс байсан бэ гэдгийг хараад за тэгээд ямар хүн чамааг бодож байна вэ гэдгийг харъя. За дээрэс нь чамаг их одоогийн бодол мэдрэмжийг хараа, цаашдын хоёрын ирээдүй тэ тэр хүн үйлдэл хийх нүү, ирээдүй ямар ах вэ гэдгийг гих мэтлэн нийлэн деталь харна. За тэгээ сувга subscribe хийхээ бити материал комент бичиж үлдээгээрээ юу гэж бодож байгаагаа. За тийм байна. Тэгээ надтай холбогдох хувийн уншлага авах бол ерөөдөө description box дээр болон комент хэсэг дээр би холбогдох Facebook, Instagram-ийн линкийг байршуулсан байх болно. За үүнд бас онлайн дэлгүүрийг байгалийн чулуу тараад мэрэг төлөвтэй холбоотой зүйл сонирхож байгаа бол онлайн дэлгүүрийн линкийг бас давхар байршуулсан байх болно. Тэгэд нэг бяцхан зарын чанартай юм гэвэл би ерөөс 100 хүнийг сонгоод YouTube сувгийн минь subscribe хийсэн 100 хүнийг азтан шалгаруулад хаалттай групптэй ингээд хаалттай группын төлбөртэй л доо. Гэтэ тэр групптэй үнгүй 6 сарын турш байхтай тийм эрхийг олгоно 100 хүн шүү. Тэгэхээр энэ тухай зар би YouTube-ийн пост хэсгээр оруулсан байгаа. Тэн дээр бичээрээ заавар нь байгаа. Эсвэл YouTube сувгаа subscribe хийснээр баталж скриншотыг хийгээд community хэсэг байдаг шүү дээ. YouTube-ийн community хэсэг дээр та нар минь down гэж хүчээрээ болчлоо, subscribe хийчлээ гэдэг ингээд скриншотыг дарж явуулаад хийгээрээ. За тэгээ тэндээс 100 хүн шалгаруулах нь байна. Азсан тодруулаад хаалттай групп төрөх нь байна. Хаалттай групп зөвхөн YouTube дээр тавигдахгүй, зөвхөн хаалттай групп дээр л үлдэх тийм тусгай тийм контентууд, мэрэгүүд, дом заслууд гэх мэтлэн зүйлүүд, зөвлөгөө гэх мэтлэн зүйлүүдийг багтсан байгаа гэдгийг дуулахад таатай байна. За ингээд та намайг ярьж байгаа сонголтоо хийсэн байхаа гэж найдаа. Нэг дугаар нь энэхүү аметист чулууг. За нэг стресстгүй хамгийн их өөрхөн бодож байгаа дээр нь л татагдаад сонгоорой. 2 дугаараа нь энэхүү red jasper хаа. Улаан мануу, юулээ хов сайн мэдгүй байна. За энэ бол ягаан бол rose quartz 3 дахь нь. За би та бүхэндээ хэсэг бодож сонгох хугацаа өгөөд тэгээ бүгдээрээ эхэлцгээе. Эндээс сахиусуудын зөвлөгөөг тавьсан байгаа. Хамгийн сүүлд нь бүгдээрээ сахиусын зөвлөгөөг харах болно. За сонголтоо хийсэн байх гэж найдаа. Эсвэл бичлэгээ пауз хийж байгаа та нарыг сонголтоо хийж болно. За бүгдээрээ нэг дугаараас эхэлцгээе. За тэгэхээр нэг дугаар хэмээн энэхүү аметист чулууг сонгосон байгаа. Тэгэхээр яг одоо өнгөрсөн хэн чамаа бодож байна вэ гэдгийг харахаас өмнө эхлээд энэ дээр болохоор энергийн шалгалт нь за ямар халцаатай хүн байсан бэ, энергийн шалгалтны энэ хөзрөө хараад за энэ хөзрөө оракул хөзрөөр болохоор чамаг их одоогийн бодол мэдрэмжийн харж байгаа маа. Тэгэхээр яг чарга энэ хүн бол шинэ хүн бол биш нь тодорхой байна. Тэгэхээр энэ дээр нэлээд гүн утгатай олон одоо чухал хөзрүүд гарч ирсэн. Бүгдээрээ сахиусуудын зөвлөгөөг яг нь хэлсэнтэй хамгийн сүүлд харна гэж. Тэгэхээр
Энэ дээр болохоор хамгийн ихнийхээ vicious circle гэдэг үзэр байгаа байхгүй юу? Pattern of relationship, issues, bad habits, no-win situation гэж байна. За тэгэхээр ийм нэг харилцаа чинь ингээд салж нийлэх юм уу те асуудлууд нэг бусуудаа давтагдсан гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хүн бол тантай өмнө хүчтэй таталцтай байсан ч нэг асуудал дахин давтагддаг. Одоо хоёрын харилцаа нэг л проблемтэй нэг үйл ойлголцдог асуудалч байдаг юм уу те нэг зүйл ингээд дахин давтагддаг байжээ. Эсвэл нэг бусудаас салж нийлдэг байсан гэх юм уу? Нэг салаад, нэг эргэж нийлээд тэгээд нэг ойлгосгож оролдохоороо дахиж нөгөө хоёрын хооронд үүссэн нэг бол чиний, нэг бол тэрний, эсвэл хоёулангийнхан донд ч юм уу те ингээд үүссэн хуучин гомдол ингээд дахиж сөхөгдөөл яваад байдаг гэсэн гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг юм vicious circle гэж ингээд дахин нэг асуудал давтагдаад байсан салж нийлдэг нэгээс илүү удаа те ингээд салж нийлдэг байсан хүмүүс тийм харилцаатай хүн байсан байх. За тэр хүн чинь чамайг бодож байна. Тэгэхээр нөгөө bad timing гэдэг үзэр харахаар бол цаг хугацааны зөрүү гэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр too little, too late, taking not ready, love again. За тэгэхээр та хоёрын дунд мэдрэмж, хоёр бинэ гэх мэдрэмж байсан ч яг тийм одоо харилцаагаа цаашаа үргэлжлүүлэхэд тийм тохирох мөчүүд бас бага байсан гэх юм уу? Тэгээ нэг нь бол хитрхи завгүй, нэг нь ингээд энэ харилцаанд бэлэн байхаа нөгөө нь бэлэн биш байх, эсвэл нөгөө нэг амьдралын нөхцөл байдал ингээд хоёрын харилцаанд саад болсон байх те нэг нь завгүй байдаг ч юм уу. Эсвэл ингээд нэг нь үе гадагшаага ажиллахаар сурахаар явцдаг ч юм уу. Холын зайны харилцаа те эсвэл хоёр нь бол нэг тодорхой хэмжээний бас холын зайны саад байсан байхаа гэж хараад байна. За юм байгаа даа. Тэгээд би нэлээд айгуу тийм бас энэ гүн утга илэрхийлдэг oracle л та. Brief affair гэж байна. Богино боловч хүчтэй холбоо. За тэгэхээр харилцаа чинь бас салж нийлсээр яваад байгаа. Бас тийм амар удаан олон жилүүд бас одоо туулааг бах те. Удаан үргэлжлээгүй ч гэсэндээ ингээд хоёр биенийхээ сэтгэл маш гүнзгий үлдсэн харилцаа холбоотой хүмүүс байсан, богино хэмжээний үерхэл хосууд байсан байж болно. Тэгээ гинт ингээ харилцаа чинь эхлээд те ингээд хооронд айгүй хүчтэй татагдсанаа. Гэхдээ нөгөө нэг харилцаа чинь тогтвортой байх нь айгүй хэцүү байсан. Цаг хугацаанд харин жоохон тохироогүй гэж бас энэ дээр хараад байгаа. За би бас амьдралын нөхцөл байдал, холын зай бас нөлөөлсөн байхаа тэрийг бол түрүү хэлсэн те. Ийм байгаад байна. Тэгээ false hope гэдэг нь болохоор тийм хурамч найдвар гэдэг үзэр баггүй. Тэгэхээр өнгөрсөнд одоо нэг талантай ингээд магадгүй эргээд бүх зүйл сайхан болж магадгүй гэж найцаар байсан ч гэсэн бодит одоо үйлдэлтэй ингээд бодит үнэн болохоор юу гэхээр үйлдэл амлалт хоёр нь ингээд зүгшсэн гэх юм уу тэр хүний чинь ярьж байгаа нь гоё тэгсэн мэт яг үйлдэхгүй тэгээд одоо ярьсан яриа амлалт үйлдэл хоёр нь зөрсөн байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр хэлсэн зүйл хийсэн зүйл хоёр нийцээг үг гэх юм уу. Тэгээ чи бас энэ залууга гайгүй энэ хүнээд эмгтэйгээ ч үж болно хүс ялгаахгүй. Ер нь бол гайгүй болчих واخа. Ирээдүйд бит хоёрын харилцаа буцаад гайгүй болж магадгүй гэж бас айгүй итгэл найдвар тавьж исэн юм уу да гэж харагдаж байна. Тэгэхээр чиний таны бодож байгаа хүн бол тийм чамайг бас бүрэн мартаагүй. Гэхдээ яагаад энэ залуучин болохоор өнгөрсөн гэхдээ ингээд яагаад бит хоёрын харилцаа ингэж дууссан юм бол хэрв одоо амьдралын нөхцөл байдал өөр байсан бол яах вэ гэж бодож эргэж харж байгаа те ингээд дурсамжаа эргэж харж байгаа мэт харагдаж байна. Гэхдээ нөгөө өнгөрсөн асуудлууд шийдэгдээгүй хэвээр бас хоёрын дунд үлдсэн байж магадгүй одоо хүртэл гэж бол хараад байна. Одоо хүртэл нэг ярилцаагүй шийдэгдэг асуудлууд байна. Тэгэхээр энэ хүн чиний амьдралаас явсанд хоёр холбоогүй нэг хэсэг хугацаа өнгөрсөн ч байлаа гэсэн сэтгэлээ бүрэн явуулж чадаагүй бол харагдаад байна. Яагаад гэвэл одоо энэ дээр ингээд бодол нь бол гарч ирэхэд тэгээд яг одоо чамааг юу гэж мэдж бодож байна, чиний талаар юу гэж бодож байна гэж харахад бол буцаж холбогдох уулзах сонирхолтой байдаг. За тэгэхээр indecisive буюу одоо шийдэж чадахгүй эргэлзээд яваад байна. Чамайг чиний талаар бодохдоо дотроо ингээд хоёрдмал байдалтай байдаг. Юу гэхээр холбогдох уу, болох уу, буцаад алхам хийх үү, эсвэл ингээд өнгөрснийг ардаа орхиод өнгөх дууссан чигээрээ
байх уу гэдэг ийм хоёрдмалтай ингээд зүйл дээр шийдэж чадахгүй байгаа энерги харагдаж байна одоогийн бодол нь. Тэгээ өмнө нь гарсан шийдвэрүүд чамааг бастай ингээд айгүй шархлуулсан гэдгийг бол маш сайн ойлгож байгаа юм байна. Тэгээд dishonesty тэ нуусан зүйл хилээгүй зүйлүүд байна гэж харагч байна. Тэгэхээр та хоёрын дунд бүх зүйл харилцаанд ил тод байгаагүй энэ дээр харуулж байгаа үзүүртэй. Тэгэхээр тэр хүн чинь зарим мэдрэмжээ нуусан тийм ингээд үнэн зүйл бүгдийг үнээр нь хилээгүй эсвэл нөгөөний өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсэн байж болох энерги харагдаж байна. Гэхдээ энэ хүний сэтгэлд болохоор чамаг их бүх сэтгэл нь мэдрэмж нь бүрэн хаагдаагүй байна. Дахиж уулзвал ямар байх бол бид дахиад уулзаж ярилцаж уучраа олж чадах болов гэсэн бодол толгой дотор бас илүү хүчтэй байна. Та хоёрын холбоо, сэтгэлийн холбоо тэр хүний хувьд бол дуусаагүй байна. Миний мэдрэмжээр чи гэсэн бас одоо хүртэл боддог те итгэл найдвараа тавьж идэг байж магадгүй. За бид хоёр иргэд нийлчих юм болов энэ хүн холбогдох юм болов бид хоёр өөрчлөгдөх юм болов те эсвэл тэр хүн өөрчлөгдөх юм болов гэж айгуу тийм бодож байгаа шинж таа. Тэгэхээр missed opportunity гэж байгаа байхгүй. Тэгэхээр алдсан боломжиндоо энэ хүн одоо харамсаж байна. Тэг ингээд тухайн үед би энэ хүнд өөрөөр хандсан бол тухайн үед би ингэсэн бол жоохон хичээсэн бол харилцаа арай өөр байх байсан да гэж одоо тийм харамсаж байгаа бол харагдаж байна. Өөрийнхөө харилцаан дээр тодорхой хэмжээр хийх ёстой зүйлийг хийгээгүй. Тэг ингээд хэлэх ёстой үгээ хэлээгүй дээ харамсах мэдрэмж нь айгүйх давмгаалж байна. За тэгэхээр чамайг бодохдоо зөвхөн ингээд хоёрын дунд өрцөн дурсамж биш бас нөгөө нэг айгуу тийм өнгөрсөн босон зүйлдээ айгуу тийм харамсаж аян те хилээгүй зүйлүүд маш их үлдсэн байна. Гэхдээ буцаж чамтай холбогдохоос эргэлзээ чамайг яаж хүлээж авах болоо гэдэг нэг айдас нь алхам хийхэд нь саад болж байгаа. Ямар нэгэн чанарууд залгах мессеж бич хуулцах юм алхам хийхэд нь саад болж байгаа харагдаж байна. За ийм байгаад байна. Тэгээд би шууд дараагийнх нь нөгөө нэг цаашдын үйлдэл ирээдүйг харах гэсэн чинь дандаа тийм том хүзэр ашиглаж байгаа болохоор миний энэ камерт багтахгүй байгаад байна. За тэгэхээр одоо хамгийн чухал юм нь тэр хүнтэй юу чамлаа үйлдэл хийх нь үү, холбоо барих нь үү, за мессеж өчнө үү, ямар хуу ирээдүйг хүлээж байна гэдгийг хараад хамгийн сүүлд нь бүгдээрээ сахиусын зөвлөгөөг харцгаая. За сахиусуудын зөвлөгөө гайхалтай зүйл гарч ирсэн. Ирээдүйн хувьд ч гэсэн үнэхээр гайхалтай зүйл гарч ирлээ. Тэгэхээр нэг дугаарх нь байна. Одоо би та бүхэнд хэлээд өгье. Хамгийн ихэнд гэвэл тэр хүн чамлуу холбоо барих болно. Чамаг хоёрын хооронд харилцаа дурсамжтай цог одоо сайхан өнгөрүүлсэн мөчөө эргэн санаж одоо чамтай буцаж уулзаж холбоогоо сэргийхийг энэ хүн бол хүсэх шинжтэй байна. Тэрнээс өмнө яах вэ гэхээр нэг жоохон алсын хараатай төлөвлөлн гэх юм уу two of wands гарчсан байна. Тэгэхээр энэ хүн одоо дотроо ингээ ирээдүгөө чамтай цаашдаа яах ирээдүгөө бодож байгаа ч гэсэндээ нэг хэсэгтэй яг нөө ажиглах за юу хийх вэ яах вэ яаж яавал энэ харилцааг айтайхан болгож үлдэх гэдэг юм ингэж юм төлөвлөх шатандаа явах нь байна. Нэг тэр нэг хэсэг хугацаа бол орох нэ. Тэгэхээр тэр хүний те ер нь бол X-тэй илүү ингээд романтик харилцаатай байсан хүн харагдаад байгаа шүү дээ. Те ингээд тэр хүний амьдрал одоо биш тэр хүн одоо бас те ингээд та нарын чиний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа бас ажиглах алсаас ажиглах сошиал орчноор ч юм уу те ингээд ажиглах хугацаа бол орох юм байна. Тэгэхээр холбоо барих хүсэл байгаа гэсэндээ нэг хэсэгтээ юм тэ зөвхөн сошиал ичиг хардаг ч юм уу ингээд яваад ах нь байна гэж харагдлаа. Тэгээд явандаа харилцаач урт хугацааны хосын албан ёсны харилцаа бол болно. Бүр цаашлаад энэ дээр болохоор гайхалтай Ten of Pentacles the Hierophant гэж гарчсан. Хоёулаа хурим найр доктортой албан ёсны харилцаа тэрийг бас илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол миний мэдэрснээр бол ер нь бол цаашдаа хоёр буцаж эвлээд удаан хугацааны доктортой хосын харилцаатай болон цаашдаа гэр бүл үр хүүхэдтэй болоод албан ёсны хурим найр хийхдээ албан ёсны гэрлэлтэд ч хүрэхээр маш өндөр боломжтой харагдаж байна. Тэгэхээр ер нь бол хоёр тал өнгөрсөн асуудлаа засаж чадаад ингээд сахиусууд нийлж байгаа байхгүй юу? Heart to heart conversation
honestly discuss your feelings with each other гэж байна. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр зүрх сэтгэлээс хоорондоо ярилцаад шударгаар өнгөрсөн хоёр биенийхэн бодож байгаа хоёр бинийгээ гих бодол сэтгэлээ ингээд шударгаар ярилцах юм бол яах нь вэ? Энэ харилцаа чинь бүр ийм түрүүний нээсэндээ гэрлэлт хүртэл тогтвортой болно гэж. Гэхдээ яг одоогийн байдлаар залуугийн хувьд эсвэл чи би нэг талд нь маш их тийм завгүй амьдралын ачааллыг үүрж явна. Эсвэл нэг өмнөх асуудал, гомдолтой ингээд гомдлоо одоо хүртэл ингээд сэтгэлдээ тээж сэтгэлийн дарамтаа авч яваа шинжтэй бол харагдаж байна. Тэгэхээр ер нь бол миний мэдрэмжээр бол холбоо барих хугацаа нь 2-7 хоногоос 17 хоног гэдэг чинь цаадалтаа нэг 2 сарын дотор эсвэл дараагаас энэ хүн бол чамтай холбоо барина гэж харагдаж байна хугацааны хувьд бол. Тэгэхээр одоогийн байдлаар тэр хүний бас амьдралынхаа бас бусад зүйлс болон сэтгэлийн хоорондох тэнцвэрийг бол хайж явах нь бас чамтай холбогдох уу эсвэл юу гэдэг эргэлцээр байгаа ийм хугацаа авах гэж байгаа маа. Тэгэхээр холбоо бодолтой байна. Тэгтээ тийм огцон биштэй хэсэг хугацаа бол орно. За тэгээ миний мэдрэмжээр бол ингээд үнэхээр сахиусуудын хэлснээр энэ хүл зөвлөгөөг дарчих юм бол эхний нэг 2 сарын дотор юм уу холбогдож эхлээд уулзаад харилцаа чинь аажмаар тогтвортой болоод нэг 10 сарын дотор гэхэд ч юм уу харилцаа чинь маш сайн тогтвортой болчихноо. Цаашдаа бүр гэр бүл болохтэй ингээд ямар тач гэр бүл болох магадлал маш өндөр байна. Түрүүн хэлсэн ямар тач удаан хугацааны тогтвортой сайхан харилцаатай болох юм байна гэж харагдаж шүү. Энэ үнэхээр гой хөзрүүд бууж байна. Тэгэхээр хоёрын холбоо тасраа төр зурлийн одоо завсарлага авцсан болохоос сэтгэлийн утас хоёрын дунд те сэтгэл зүрхний холбоо чинь бүрэн одоо дуусаагүй. За тэгэхээр залуу бол буцаж ирнэ бодож байгаад. Тэгэхээр маш их дотроо хадгалсан мэдрэмжүүд хоёрт хоёуланд нь байна. Хэлээгүй одоо тэ хэлхийг хүссэн үгсүүд маш их байна. Хэлэлцээгүй зүйл бол их байна. Тэгээд хэлж амжаагүй мэдрэмж тийм гомдолчин байгаад байгаа болохоор яах нь сахиусууд нь хэлж штэ тийм ингээд зүрх сэтгэлээсээ шударгаар ярилцаа. Сэтгэлээ хамгаалаад хин хинэн дуугүй байгаад тахгүй ярилцчих юм бол дахин уулзтаа өнгөрснийг буруутгах биш шүү. Өмнөө ярилцчихэж энэ харилцаа чи илүү цаашдаа миний хэлсэн шиг юм тогтвортой болох боломжтой шүү. Тэгэхгүй уулзлаа энэ хүн холбоо тогтоодлоо гэд хоёулаа хоорондоо ярилцахгүй байгаад байвал энэ харилцаа тогтвортой болоход бас саад болох гээд байна. Ер нь бол энэ залуучин бол буцаж чамтай нийлээл гэж бодож энэ хүн чинь тийм ээ. За ийм байгаад байна. Тэгэхээр ер нь бол хугацааг нь би сая хэлчлээ. За хэлсэн тийм ээ. За тэгэхээр 10 сарын дотор хэдэн муу ийм гайхалтай бүр гэр бүлч болж магадгүй юм байна гэдэг зүйл бол гарч ирж байна. Өнгөрсөн хоёр ер нь бол ярилцаагүй үлдсэн зүйлүүд бол маш их байгаад. Энэ хүн холбогдно, уулзна. Тэр үед нэгээ сайхан ярилцаад авчих юм бол яг харилцаа чинь гайхалтай байхнаа. За ингээд нэг дугаар хэмээн таарад уншлага үгээр өндөрлж байна. Ихэд ирээдүйн чиг хандлагыг хэллээ. За би бас анхааруулах зүйлс болон сахиусуудын зөвлөгөө хэлсэн байх. За тэгээ таалагдсан бол сувгаа subscribe хийхээ битгий бартаарэ комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа. За 2 дугаархан байна. Та нар маань энэ хүү чулууг сонгосон байгаа. За эхлээд тэр хүний өнгөрсөн хоёрын харилцаа ямар байсан бэ те ингээд ямар хүн чамаа бодож байна уу гэдгийг хараад дараа нь тэр хүний чамаа гэх одоогийн бодол мэдрэмжийг харна. За ирээдүйд мэдээж тааратаар үзэх болно. Гэтэ яг энэ дэлгэцэнд маань багтсангүй нөө том хөзрүүд ашиглаж байгаа болохоор дараагийнхт нь гаргаж ирэн тэгээд хамгийн сүүлд энэ хүү та нарын маань сахиусын зөвлөгөөг гаргаж ирэх байнамаа. За тэгэхээр миний мэдрэмжээр бол эндээс харахад ойлгомжтой л байна. Өөр нь бол тодорхой хэмжээгээ хосын харилцаатай байсан. За магадгүй зарим нэгэн нөхрийн харилцаатай байсан те. Эсвэл энэ романтик харилцаатай байсан. Одоо нэг юм харилцаагүй байгаа. Эсвэл нэг юм салаад хэсэг хугацаа өнгөрсөн. Эсвэл нэг юм тодорхойгүй те ингээд төр зургийн завсарлага авсан одоо байгаа хоёрын дунд тийм үү явдал харагдаж байна. Тэгэхээр баг яг X гэж хэлэхэд хэцүү. Заримын хувьд бол X чинь те ингээд хуучин найз залуу нөхөр хуучин эхнэр найз хонч байдаг юм уу байна. Зарим нь бол харилцаа чинь одоогор нэг юм төр нэг асуудалтай байгаа. За хэрэг нэг хүнтэй ингээд салж нийлэн мэддэггүй нэг зогсон болцсон байгаа бол яг нь тэр хүн чинь 2 дугаарх юм та нарыг чамайг бодож байна гэсэн үг ээ. Тэгэхээр энэ дээр болохоор нэг юу байгаад юм л та. Act spiritually superior condescending,
preach self-righteous гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр өнгөрсөнд ямар харилцаа холбоотой байсан бэ гэхээр өөрийгөө зөв гэж боддог хүн байсан те. Энэ хүнд өнгөрсөнд одоо харилцаанд өөрийн үзэл бодлоо их хамгаалдаг. Ерөөсөө чамд ямар нэгэн буруу зүйл хийлээ ч гэсэн буруугаа хүлээн зөвшөөрдөггүй дандаа л миний зөв гэдэг байсан юм. За бас тэгээд ер нь бол шулуух хэлэхэд бол тайж байгаа чамд үнэнч бус хандсан, чамтай үерхэж нөхөрлөдөг байхдаа ч юм уу араар тавьсан, хуурсан, итгэл алдсан зүйл бол гарсан байна. Тэг ингээд өөр хүнтэй харилцаа холбоо тогтоосон ч байд юм уу. Нэг тийм зүйл бол харагдаж байна. Харилцаанд бол ерөөхдөө миний зөв чиний буруу гэсэн айгуу тийм эго өндөртөө өөрхөн буруугаа хүлээн зөвшөөрдөг. Зангаас нь болж хоёрын харилцаанд асуудал үүсдэг байсан байх. Тэгэхээр тэр үед энэ хүн чинийтэй ингээд мэдрэмжийг бүрэн сонсож чадаагүй, өөрийнхөө зөв гээд алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй нэг юм асуудалтай харилцаатай байжээ. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа болохоор юм dream world гэж зөвхөж гарч байгаа. Илүү ингээд мөрөөдлийн ертөнцөд амьдардаг гэсэн утгатай. Тэгэхээр энэ харилцаан ч нэг бодит байдлаас илүү мөрөөдөл найдвар их одоо байсан гэх юм уу. Та хоёрын хин нэг нь ирээдүйд бүх зүйл сайхан болно гэж итгэж явсан ч бодит амьдрал дээр яг тийм байгаагүй. Гэхдээ миний мэдрэмжээр бол чи илүү ирээдүйд за энэ хүн засах байх, өөрчлөгдөх байх, харилцаа сайхан болох байх гэж бодож явсан байхаа. Миний мэдрэмжээр бол тэр хүнээс илүү чи илүү энэ дээр итгэл найдвар тавьж ирсэн болов уу гэж мэдэрч байна. За заримх нөгөө хүн бас байж болно. Гэхдээ энэ хүний одоогийн мэдрэмжийг үзээгүй өнгөрсөнд одоо энэ үйл ирэхэд энергийн шалгалтыг үзэж байгаа шүү. За тэгэж амьдрал дээр яг өөр байсан байна. За тэгээд би яг чаргал sneaky snake гэж байгаа. Going behind your back deceitful swindler гэж байна. Ингээд нууцлаг залтай энэ дэр гарч ирж байна. Тэгэхээр өнгөрсөн бүх зүйлээ бүрэн хоёрын харилцаанд зарим нэг зүйл ил тод байгаагүй, тэр хүн чамаас нууж байгаа үг хэлээгүй, үнэн зүйлээ хэлдэггүй байсан, итгэл алдрах нөхцөл байдал чамд үүсгэжсэн те. Гаднаа нэг зүйл харуулцаад ингээ гаднаа зүгээр юм шиг мөрлөө дотроо өөр бодолтой явдаг байсан байгаамаа. Тэгээ яг ингээд чам татагдчихсэн, хоёр уулзчихсэн, заримх нь тосоод байсан, заримх нь бол хэсэг холбоотой байсан те. Янз янз байгаа шүү. Гэвч бас чамтай харилцаа холбоотой байхдаа ч өөр хүнтэй чи одоо чиний араар явдаг гэдэг ч юм уу тэ өөр хүнтэй харилцаа холбоо үүсгэх ч юм уу нэг юм үнэнч бус зан гаргажээ. Тэгээ unpredictable гэж байгаа. Тэгэхээр ер нь бол тогтворгүй тааварлашгүй хүнтэй ингээд харилцаа нэг бол маш сайхан ойртол гал халуун болоод хоёрын харилцаа аюу гой татгдаал нэг бол холдоод энэ залуу чинь ингээд энэ залуу ч юм уу энэ эмэгтэй чинь байж болно. Яа ойлгоход хэцүү яах гэдэг мэддэггүй болчтой гэх юм уу. Нэг ойртол нэг холдоо нэг хөрвөл нэг халуун хүйтэн гэдэг шиг ингээд харилцаа гойсоо нэг хүн дээрөөд байдаг байсан. Тэгэхээр энэ хүн ер нь бол шийдвэр гаргалттай нэлээд тогтворгүй, заримдаа өөрийнхөө мэдрэмжээ хүртэл ойлгохгүй явсан байж болно. Тэгэхээр харилцаа чинь нэг гайгүй наашлаад ирэхээрээ нэг хэсэгт аягүй сайхан заримдаа хүндэрдэг ч юм уу ингээд хэсэг уулздаг ч юм уу эсвэл ингээд цуг байгаач харилцаа сонирн болдог шалтгаан юу вэ гэхээр ингээд жоонхонтой үнэнч бус зан гаргаж исэн за муухайгаар хэлэх юм бол та хуурж исэн за араар тавьж исэн гэдэг юм уу ингэж ийм үйлдэлүүдийг хийх болоод болохоор нэг хүндэрдэг юм унтарч хасдаг харилцаа байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр юу нь бол одоо бодож байж чамайг яг одоо хэн бодож байна вэ гэхээр өнгөрсөн хоёрын донд маш хүчтэй татагдал байсан романтик харилцаа байсан ч тогтвортой байж чадаагүй байна харилцаа чинь те ингээд нэг нийлээ нэг салдаг юм эсвэл нэг гайгүй болоо нэг холдоод за тэгээ өөрийн алдаагаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй хүн харагдаж байна. Яг одоо чамайг бодож байна. Тэгээд тоо хоёрын хооронд дуусаагүй яриа хэлээгүй мэдрэмжтэй ингээд ер нь бол ярих зүйл нэг дутуу зүйлүүд бол айгүй их дуусгаагүй асуудлууд бол байна. Тэгэхээр одоо энэ хүн чинь яг одоо юу мэдэрч байна вэ гэдгийг би бол харахад бол за тэгээ яг түрүү миний хэлсэн дуусаагүй зүйл ингэ гэж ааштай тэ ярилцаагүй зүйл unfinished business тэ ингэ дуусгаагүй ажил хэрэг. За зарим нэг зүйлийг бид хоёр ярилцах хэрэгтэй, зохицуулах хэрэгтэй гэсэн утгатай байхгүй юу? Зөв нь дуусаагүй зүйлс гэсэн үг. Тэгэхээр яг одоо энэ хүний бодол болохоор нөгөө нэг чамаг одоо энэ харилцааг бүрэн дууссан гэж бол ер нь бол бодохгүй байна. За заримх нь хувьд салаад гэсэн зам уншиж байгаа. Заримх нь одоогоор нэг жоохон түнжин хаагаарсан харилцаа нэг явцгүй бас байж болно. Түрүүн тэрийг хэлчлөө те. За тийм бах те. Тийм бах гэнэ sorry тэгэж мэдрэгдэж байна. Маш их хүчтэй. Тэгээд
Ер нь бол хэлж амжаагүй шийдээгээ асуудлууд үлдсэн гэж бодож явдгийм бэ. Тэгэхээр та хоёрын хооронд босон зүйл одоо энэ хүний хувьд бол ингээд бүр чамаас харилцаагаа дуусгах болоогүй, харилцаанд цэг тавиагүй гэж бодоод байна. Тэгээ нөгөө бас одоо хоёрын асуудал харилцаанаас жоохон асуудалтай байгаагаас болоод хит их сэтгэл зүйн дарамт стрессийг авч байна. Одоогоо тэр хүн дотроо маш их зүйл бодож юм. Тэгээ өөрийнхөө сэтгэл хөдлөлөө ингээд нэг бол дарах гад эсвэл нэг гайгүй болох гоо сэтгэл хөдлөлөө тэгсэн мөрлөө зохицуулж чадахгүй хэцүү байгаад байна. Энэ мэдээ чамтай 100% холбоотой ингээд чамаагийн сэтгэл мэдрэмж нь одоо хүртэл байгаа ч гэсэндээ яг нь өөрийгөө илэрхийлж мэдэхгүй тэгээд өөрийнхөө бас нэг хувийн асуудал байна. Тэгээд жоохон айдас өөртөө ч буцаж очивол яаж хүлээж авах эсвэл юу гэж ярилцууч гэдэг юм уу нэг юм тийм имэйлт тэрнээсээ болоод дарамт мэдрээд байгаа бол харагдаж байна. За тэгээд ер нь бол ингээд хоёрын харилцаа нэг хэсэг дуусхур болсон ч юм уу хэсэг ингээд болсноос хойш бол үгээрэл эзгүүрэл гэсэн утгатай л absence гэдэг нь. Тэгээд I feel like a part of me is missing without you гэнэ. За энэ бол чамайг байхгүй гэсэн нулим санаж ин те одоо чамайг аюул хөвүүлж байна. Чиний байхгүй энэ хүний сэтгэл хоосорж байна. Өмнө нь одоо чиний өгдөг байсан анхаарал, халамжтай ингээд дэргэд байх мэдрэмж нь одоо энэ хүнд маш их дутагдаж байна. Чи маш их хэрэгтэй. Зарим учраас чамайг санаж өөрийн байсан бол гэж бодох би те ингээд ийм зүйл байна. Минийх байсан бол бит хоёрын харилцаа гайгүй байсан бол дими одоо үнэнч буцаагнчтэй, дими хуурчтай те, дими гомдоожтэй. За заавал заримх нь хувьд хуурсан байх албагүй те ингээд хитрхээ өөрөөрөө зөрүүдлээд энэ хүнийг ойлгоогүй би ингээд харилцаагаасаа түлхчлээдэ гэдэг ийм мэдрэмж гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ дэр ихэд бол айгүй тийм chemistry-тэй ингээд энэ бол мэдээд хүчтэй таталцал гэсэн утгатай. Тэгэхээр би эзэж ийм одоо хин нэгэнд ингэж их маш хүчтэй татагдаж тэмүүлж ийсэнгүү ийм хүчтэй ирч хүчтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр та хоёрын хоорондын ингээд уулзсан харилцаа ингээд одоо мэдрэмжтэй тэрийг нь хүнийг ерөөсө бодоод үүсгэж чадахгүй байна. Зөвхөн дурсамж биштэй ингээд сэтгэл хөдлөл болон одоо биеийн одоо таталцалт хоёрын хоорондоо за цагийг сайхан өнгөрөөсөн одоо ойлгож байгаа ч тийм ингээд юм гал халуун мэдрэмжүүдийг маш хүчтэй өвүүлж санаж байгаа харагдаж байна. Ер нь бол их л өөрөө чинь санаж хүсэж байгаа энерги бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн бол ерөөхдөө чамайг хоёрын харилцаатай ингээд онцгой байсан. Гэтэ бидний хооронд шийдэгдэг үзэл үлдсэн байна гэсэн бодлыг болыг одоо ингээд тэгээ явж байна. Чамайг өвүүлээ санаж байгаа ч гэсэндээ бас нэг жоохон яаж хандхаа мэдхгүй тэрнээсээ болоод стресстэд яваад байна. За юм байна. Тэгэхээр энэ хүн ирж холбоо барих уу, ямар нэгэн бодит алхам хийх үү, та хоёрын ирээдүй цаашдаа ямар хөө байх вэ гэдгийг бол одоо харцгаая. За тэгэхээр сахиусуудын мессеж яах чаргагүй та хоёрын дунд бол маш их хүчтэй таталцал бол байсан байна. Цагийг сайхан өнгөрөөжсэн зөвлөж байгаа. Миний мэдхээр бас чамаас авах хүн байсан байж магадгүй гэж бол харагдаж байна. Заримын хувьд бол тийм ээ. За хүсэл тэмүүлэл бол байсан. За тэгэхээр ирээдүйн хувьд бол энэ хүн алхам хийх магадлал, холбогдох магадлал байгаа ч ер нь жоохон удаан гэсэн үг. Дотроо бодоод яваад байх боловч өнөө маргааштай холбоо байна гэхэд бол шулуух хэлэхэд бол хэцүү байна. Нэг яг тэгэхээр нэг хэсэгтээ тоо холдохтэй дотроо яг одоо энэ харилцаа өршүүлэхгүйгээ бодох те ингээд одоохийн өөрийнхөө мэдрэмжтэй дотоод ертөнцтэйгээ ажиллаж одоо байна. Нэг хэсэгтээ чамаас зайгаа барина. Тэгээ тэгсэн хэдий ч нөгөө нэг өнгөрсөн хоёрын дунд болж өнгөрсөн харилцаа мэдрэмжээс энэ хүн бүрэн салж чадаагүй ч гэсэндээ шууд эргэж ирэхээс өмнө яг нь өөрөөсөө тийм буцаж очиж өгөөгээ мэдэж өөрөөсөө тийм хариулт хайж байгаа шинжтэй байна. Яах чаргагүй үнэнч бус байсан те ингээд хуурж исэн тийм зүйл бол харагдаж байна. Тэгээд гэхдээ энэ дээр бас нэг саад байна. Яагаад өмнө маргааштай буцаж ирэхэд хэцүү байна, холбогдоход хэцүү байна гэхээр одоо ч энэ хүн чамайг цаашдаа сонгох уугүй юу гэдэг мэдхгүйгээс гадна шулуух хэлэхэд амьдралд нь өөр сонголт, өөр эмгтэй хүн байгаа нь бол энд ялтж байгаагүй харагдаж байна.
Тэгтээ яг хуу энэ хүн нэг хэсэгтээ бодож тунгаантай ингээ нөхцөл байдлыг өөр өнцгөөс гарах өнгөрсөнд гаргасан шийдвэрээ тунгаан бодож байгаа байхтай нэг хэсэг зүйл бол гарнаа. Яарвчлан маглахам хийхгүй эргэлтсээр явсаар байгаа нэг хэсэг хугацаа болоор нь холбогдвол нэг 7 хоногийн дотор дараа ч юм уу те. За магадгүй цаадалтаа 7 сарын дараа ч энэ хүн холбогдохыг үгүйсэхгүй. Жохон энерги нуудан гэсэн үг ээ. Тэгэхээр нэг хэсэгтээ холбоо тасарсан холбогдохгүй байлаажсэн ганцаараа бас та илүү дотгошоо бодож те ингээд өнгөрсөн тех зүйлүүдийнхаа одоо болж өнгөрсөн зүйлийг нэлээд тунгаах шинжтэй байна. Миний мэдрэмжээр харахад бол чи айгүй тийм өөрийгөө хүчтэй хамгаалсан байгаа даа та ингээд үнний мэдхийг хүсч байна. Надад тоглоом биш бодит зүйл хэрэгтэй. Энэ хүн өөрөө л уучлахгүйгээд ухаарад ирэхгүй юм бол би энэ хүний араас зууралдаж чаргууцлахгүй тий ингээд өөрийнхөө үн цэнийг барина. Энэ хүний араас одоо гуйж гусах ч юм уу чаргууцлаж юм хүн бичвийг хүсэхгүй байна. Ирэхээр бол энэ өөрөө л ирж ирэх ёстой гэдэг тийм айгүй тийм өөрийгөө хамгаалсан ахиж шархалахгүй гэсэн тийм хатуу байр суурьтай байгаа харагдаж байна. Энэ ч гэсэндээ тийм буруу зүйл биш ээ. Сахуусууд нь энэ нь бол зөвөө тий ингээд өөрийнхөө үн цэнээ буулгахгүй байх нь зөв болох юм аа гэж үзэж байна. Өнгөрснөөс болоод өнгөрсөн энэ харилцаанаас болоод чиний хувьд л ийм өөртөө хил хязгаар тогтооцсон ийм хатуу байр суурьтай болсон байна. Тэгээ яах чарга түрүүн байсантай энэ харилцаанд нэг өөр эмхтэй хийсэн нэг худал зүйл бол байсан байна. За тэгэхээр эмпресс үзэр бол чамааг бол хайр одоо бас халамжтай эмхтэй гэж бол бодож явахын хувьд бол явна. За тэгтээ бас энэ дээр бас яах чарга гурдаж итгээд буюу өөр хүн байгаад байгаа харагдаж байна. Тэгэхээр холбоо барих магадлал ер нь бол байгаа ч гэсэндээ яг ойрын хугацаанд биш. Тэгэхээр за би энэ хүчээр тодруулаад гэх. Яг чаргуу сонголтоо хийж чадахгүй л эргэлзээд яваад байх юм те. Гэтэ чамааг мартаж чадахгүй, чамааг өгүүлж байгаа. Тэр үлсэн шүү дээ. Нэг чамааг их мэдэл гинэ. Мэдрэмж бодол сэтгэлийг харахад бол чиний халамж чи энэ хүн их хэрэгтэй дутагдж байгаа харагдсан. Энэ гэж болон гарах. Нэг хүзэр чадварлах юм. За холбоо байруул нэг тэгээ миний хэлсэн хугацааны дотор 7 хоногоос 7 сарын дотор эсвэл дараа гэдэг хугацаанд гинт холбогдож магадгүй. Холбогдох юм байна. Дээд тал дээр Six of Cups гарч ирсэн. Буцаж чамтай ямартай ч бол холбоо барина. Гэхдээ хугацаа нь жоохон алгуурхан шүү. За ийм л зүйл гарч ирж байна. За тэгээд бүх зүйлийг ойлгомжтойсэн байхаа гэж найдаа. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа. За тэгэхээр 3 дугаарх маань та нар маань нэтхүү Rose Quartz буюу ягаан болрыг сонгосон байгаа. Сахуусын зөвлөгөө хамгийн сүүлд харна. За энэ хүчээр болохоор өнгөрсөн хоёрын хооронд юу болж өнгөрсөн? Ер нь бол ямар харилцаа холбоотой хүн бэ гэдгийг харсан бол энэ дээр тэр хүний яг одоогийн чамаа гэх бодол мэдрэмжийг харна. За тэгээ нөгөө айгу том хүзрүүд болохоор дэлгэцэнд багтахгүй байна. Дараа нь энэ хүн ямар үйлдэл хийх үү? Тэгээд хоёрын ирээдүй хаашаа чиглэх вэ гэдгийг харах юм байгаа маа. Тэгээ хамгийн сүүлд нь энэ хөө сахуусын зөвлөгөөгөө би та нарт гаргаж ирж харуулнаа. Тэгэхээр миний ингээд зүгээс ингээд харахаар бол тийм айгу тийм playboy энерги мэдэгдэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр би чамааг нэг хэсэг бол нэг уулзж исэн залуу бол гэж хараад байна те. Залуу ч юм эмэгтэй хүүсийн ялгаа байхгүй би дандаа илтгэх шүү. Эрэгтэй үзэж байгаа бол эмэгтэйгээ ойлгочих, эмэгтэй үзэж байгаа бол эрэгтэйг ойлгочих тийм ээ. Тийм байгаад байна. Тэгээд яг тийм гүн гүнзгий аль бие усны харилцаа байсан гэж хэлэхэд бол хэцүү харагдаад энэ 3 дугаархны хувьд бол нэг хааныг болцдог, уулздаг байсан ч юм уу да. Тэгээ тийм мэдрэмж бол би илүү энэ дээр авч байгаа маа. Тэгэхээр нөгөө нэг empty гэж аахгүй юу? Хоосрол дутуу үлдсэн мэдрэмжтэй ингээ гарч ирж байгаа. Тэгэхээр хоёрын одоогийн хувьд бол энэ одоо харилцаа холбоогүй байгаа байх гэж хараад байна. Тэгээд харилцаа холбоо дууссан ч дотроо хаяа чамааг болддог. Тэгээд гаднаа юм тайван харагдаж байгаа боловч за энэ харилцааг заавал дуусгахгүй өөрөө шийдэж болох байсан болов уу гэсэн бодол үлдсэн байна.
Тэгээд the truth is that you simply don't feel fulfilled. It's worth the wait to find. За тийм байна. Тэгээ бас яг уу тодорхой хэмжээр одоо тоор ингээд харилцаа холбоогүй байгаа ихэнхийнх нь бол ер нь бол бараг холбогдохгүй байгаа гэж харагдаад байна. Тийм болохоор айгүй тийм сэтгэл нь жоохон тийм хоосорсон мэдрэмжийг бол авсан байна. За магадгүй чиний хувьд бол энэ дээр бас хараад хартай энэ хүн бас чамд хангалттай сэтгэл гаргаагүй те чамд ч гэсэндээ бас нэг юм дутуу мэдрэмж аваад ингээд яг гоё чамд хүснээр чин харилцаа холбоо эхлүүлээгүй эсвэл хандаагүй хүндлээгүй ч гэдэг юм уу те ийм зүйл өнгөрсөн тохиолдсон байхаа гэж харж байна. Тэгэхээр айгуу тийм юу бардам зантай шоу оф гэдэг үзэр өөрийгөө бусдад дог гэж харагдуулах сонирхолтой бардам зантай эго онцтой тэгээ плейбой тэ нэг жоохон шалгадуу энэ нэр гарч ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр дуртай байсан ч сэтгэлээ гаргаж ирдгүүтэй ингээд сэтгэлээ шууд илэрхийлэхээс илүү өөргөө тийм хүчтэй ирэх хүн за мөнгөтэй гэдэг ч юм уу те эсвэл мөнгөгүй байсан ч мөнгөтэй юм шиг харагдах оролдог. За тэгээд аз жаргалтай байгаа юм шиг бусдад өөрийгөө харуулах хандлагатай хүн чамд ялангуяа бас магадгүй ингээс хоошоол орчноор те чамааг чиний анхаарлыг татах өөрийгөө харуулах орлого бас хийж иж болно өнгөрсөнд. За одоо ч магадгүй тэгж магадгүй те. Тэгэхээр all talk гэх нь их үг баг үйлдэл гэсэн утгатай. Зүгээр яриад лээдэг эсвэл чамтай гоё юм ярьдаг, сэтэн хайдаг тэгсэн мөртлөө яг бодит байдал дээр үйл хийдгүү те ингээд айгүй тийм сайхан ярьдаг, гоё амлалт өвдөж үйл дээрээ докторгүй те үйлдэлээрээ үзүүлдэггүй ярихаас цаашгүй байсан залуу гэж бол харагдаж байна. Тэгэхээр тэгээ энэс болоод энэ залуунд харилцаанд итгэл алдах те энэ залууд бол юу нэлээ эргэлзэж эхэлсэн. За энэ айгүй тийм худ бой юм биш үү те. Худ бой гэдэг үг яг ороод ирчихвэ. Би бол ийм үг хэрэглэдэг шүү дээ. Худлаа залуу те удлаа эмэгтэй ч юм уу гэж бодсон. Тэгээ айгүй тийм бас тэгсэн мөртлөө юм хартай контролын буюу хянах эзэмдэгтэй хүсэл гэсэн утгатай. Тэгээ энэ хүн чамаа бүрэн сэтгэлээс явж тавиулж чадаагүй мөртлөө чиний амжилт бүрэн орж иж албан ёсны харилцааг амлах чадахгүй мөртлөө чамааг ус тавьж явуулж чаддгүй. Тэгсэн мөртлөө бас өөрөө тийм өмч буцаантай байж тэ ингээ чиний амьдрал юу болж байгааг сонирхож мэдхийг хүсэх бас чамааг бас хинтээ байгаа болоо гэж нэг бодох нэг баг цагийн хардангуй тэ юм хардах сэтгэл бол гарч ирж байна. Тэгээ ингээд наашлыг гэхээр өнгөрсөн тэгээд гайгүй бай гэхээр өөрөө энэ холдоод байдаг гэсэн. Тэг ингээд худлаа нэг жоохон юм бичээлэн хааныг уулзчил заримдаа алга болчдөг байсан байгаа байхгүй. Ер нь бол чиний сэтгэлийн бүрэн дүүргэж чадаагүй хүн байна. Тэгэхээр бол удаах хугацааны яг үерсэн хосуудын энэ яг бол харагдахгүй. Яг чиний X гэж харагдахгүй. Яг нэг юм түүхтэй хүн байсан гэх юм уу? Тэг хүн. Тэг ярихаас цаашгүй худлаа панал сайтай ийм залуу байсан байна. За тэгэхээр тэгсэн мөртлөө чамааг гэх мэдрэмж нь одоо хүртэл байгаад байна. Бүрэн дуусаагүй. Яг хоёр уулзаад хоёр биндээ татагдчихсэн зүйл байгаа ч гэсэндээ энэ залуу их ярьж баг үйлдэл хийсэн те. Тэгээд эсвэл ингээд айгүй тийм чамааг хянах гэж оролдох те хардах ч байдаг юм уу нэг тийм үйлдэл гаргасан байна. Тэгэхээр одоо энэ хүн чамааг хаяа боддох за яаж байгаа бол юу хийж байгаа бол гэж бодох магадгүй сошиал гэж багчиж магадгүй. Тэгэхээр яг одоогийн энэ хүний бодол мэдрэмжийг харахад destiny буюу хувь тавилан struggling to find the right path би яг зөв замаа олох гэж одоо хичээж ин зүдэрч ин гэсэн утгатай. Тэгэхээр одоо хоёрын харилцаа холбоо дууссан болохоор бас жоохон сэтгэлээр унах бодох те хоёулаа дахиж уулзах болов те ер нь бол магадгүй чи холбоо барих болов гэсэн дотроо бодол эргэлзээ байна. Гэхдээ бас өөрийнхөө амьдралын зөв замаа олох гэж хичээж байгаа харагдаж байна. Гэхдээ хоёр замын I'm struggling to find the right path гэж байгаа болохоор энэ хүний амьдрал гэсэндээ бас өөр сонголт байхыг үүсэхгүй юм аа. Яг өөр харилцаа холбоотой хүн байгаа гэх юм уу? Тэгээ одсон мөртлөө ингээд бусдын яриа ховж юмнээс айгуу тийм санаа зовдөг. Ер нь бол тэ бусдад ийм төгс харагдах сонирхолтой хүн бусдын хүмүүс юу гэж бодож ийн вэ? Намааг юу гэж бодож байна гэдгийг хүнд айгуу тийм чухал байдаг. Тэгэхээр бас яг тийм өөртөө итгэлтэй зөв бодолтой гэхэд хэцүү юм. Тэгэхээр энэ хүн чиний талаар тэгээ бусдын хүмүүсийн яриа гадны нөлөөнд айгуу тийм анхаарал хандуулж ийн чамайг хүн амтны ярьж ийн үгүй юу гэж сонирхож асууж сургуулж байна. Эсвэл
Чамтай буцаж холбогдох юм бол хүмүүс намайг юу гэж бодох вэ? Найзууд намайг юу гэж ярих бол гэж бусдын хов жимнээс санаа зовоод байна илүү. Тэгээд тэр санаа зовоод байгаа мөртлөө санахгүй өгүүлэхгүй байгаа мөхөр чамайг санаад идэг энэ. Одоо ингээд одоо бодоод харамсаад байна шүү дээ. Ингээд хоёрын дунд бол уулзгаа болцсноос хойш. Дотроо гомдол тодорхой хэмжээний харамсал тээж явж ин тэгээ босон зүйлээс болж ингэж дуусгахгүй юм да гэж айгуу тийм харамсаад идэг. Тэгсэн мөртлөөс айгуу сонирхолтой ингээ хүн амьтны хов жимнээс мигэд байдаг тэгээ энэ харах нүрээ өнцгөө тэгээ бусдад л төгс харагдахыг хичээгээд байна. За ийм болохоор хэдий чамайг бодож байгаа ч гэсэндээ за магадгүй энэ хүн өөрөө алга болцсон байж магадгүй чи гэхээс илүү те зарим хүмүүсийн хувьд бол өөрөө л хэсэг уулзж яснаа гинт мессеж бичихгүй уулзахгүй алга болцсон те чамайг мэдрэж байгаа гэсэндээ шууд нүүр тулахын оронд ингээ өөрийгөө холдуулж зүхтах сонголтыг илүү хийж байна. Тэгээд яг одоо үйлдэл хийхдээ бэлэн биш байна. Тэгээ нэгэнт ингээд өөрөө бас холбоо барихгүй анханасаа өөрөө алга болсон тохиолдол өндөр байгаа болохоор тайлж штэ тэгээд би бүх зүйл жоо хэцүү болоод тэгэхээр ингээд зүхтцсан юм аа гэдэг тийм ийм одоо шууд утх нь бол ийм да. Тэгтээ бол одоо л чамаа бодож байгаа гэсэндээ шууд нүүр тулаад уушгүй байгаа юм уу эсвэл уулзах зориг дутуу байна уу да гэж харж байна. Гэхдээ хоёрын хугацаанд албан ёсны харилцаа бараг би байгаагүй жаад ихэнхийнх нь энэ нь бараг байгаагүй дээ. Тэгэхээр хоёр холбоонд бас тэгтээ бас утга учир байсан. Хоёр биенийг их мэдрэмж бол байсан. Байгаагүй ш байсан. Тэгээ одоо зэн залуучин зайс хийж өөрийгөө хамгаалж байгаа. Тэгээ бусдын бас бусд хүмүүс юу гэж бодох бол гэдэг дээр илүү санаа зовсон байна. За ийм бодол мэдрэмжүүд гарч ирлээ. За ийм хүн чамааг яг одоо бодож байна. Тэгэхээр энэ хүн цаашдаа үйлдэл хийх нү, хоёр уулзах нү, бодит талхам хийх нү, за ирээдүй ямар ах вэ гэдгийг хараад тэгээд хамгийн сүүлд нь сахиусын мессежийг харцгаая. Тэгэхээр айгүй сонирхолтой зүйл ирээдүйд гарч ирсэн. Сахиусын зөвлөгөө бол release your ex гэж байна те. Хуучин хүнээ тавиулж явуулаа гэдэг утгыг хэлж байгаа. Гэхдээ бүр март гэсэн үг биш. За энийг би хамгийн сүүлд нь тайлбарлаж өгнө. Тэгэхээр харилцаа бол буцаж эхэлнэ гэж харагдаж байна. За би эсэнтэй ихэнхийн хувьд бол төр зурулцыг албан ёсны холбоотой хүн байгаагүй. Гэхдээ заримийнхэнд нь бас хуучин экс нь байж болно шүү. Олох үзэж байгаа болохоор тэгж хэлмээр. Тэгэхээр маш хүчтэй сэтгэлийн шинэ эхлэл харилцаа холбооны шинэ эхлэлийг Aesop байна хэлтгээ. Тэгэхээр тэр хүний дотор мэдрэмж ингээ бүрэн унтраагүй те ингээд чамайг дурсах дахиж харилцаа холбоогоо эхлүүлэх хүсэл бий болно ирээдүйд. За ер нь бол page of funds үзээс харахад бол чамаас ямар нэгэн сураг ажиг тавиад те хүлээгээд сошиал орчныг чи анзаардаг ч юм уу те юу хийж аван бол гэж бодох. За магадгүй холбоо барих хүсэл төрөөд нэг жижиг алхмаас хийх бодол байна. Шууд ингээд эхлээд ярилцъя, хоёлаа буцаж ивлэрээ гэж уучлахгүй жирэн гэхээсээ илүү сайн уу юу хийж ийн гэж бичдэг ч юм уу те нэг иймэрхүү багахан алхмаас эхлэнэ. Тэгээ эхлээд юусэн чамтай чатлаад ярилцаад чиний ямархуу хүлээж авахтай байр байдлыг мэдхийг хүснэ. Нэг гинт чамлуу мессеж бичих байх шүү. Залгах ч юм уу те. За тэгээ өнгөрсөн зүйлдээ харамсаад алдсан алдаа гаргасан зүйлээ энэ хүн эргцүүлж ойлгох шинжтэй байна. Яг тэгсэн үедээ чамтай ер нь бол холбогдно. Гэтэ бас нэг буцаж очихоос нэг жоохон эмээгээд ах шинжтэй бол байна. За сахиусууд бол одоогор чамд бол тэ ингээд чамайг бас өөрийнхөө бие даасан байдалтай анхаараа заавал энэ хүнийг хүлээгээд ингээд зууралтад ах хэрэггүй илүү өөрхөн ажил карьер бие даасан байдалтай анхаараад бол зүгээр юм байна. Тэгж явж байгаа цагт энэ хүний чиний илүү чамайг үнэлж мэдрээд илүү чамд татагдан шүү гэж хэлж байгаа юм. Цаашдын ирээдүйд гэл тоёр буцаж эвлэх боломж байна. Хүсвэл эвлэр нь ойлголцоод харилцаа чинь илүү дулаахан болоод магадгүй хосын харилцаагүй байсан бол хосууд болох те. За хосууд байж байгаа салцсан бол илүү нэг гихт орж амьдрах ч юм уу харилцаа чи ерөөдөө нэг шатаар ахих боломж бол байна. Тэгвэл энэ хүзэр мэн нэг талаасаа юу гэж хэлж юм тэгэхээр хуучнаараа үргэлжлээд явах юм бол тоёрын харилцаа
Тэ хушнаараа үргэлжлээд яваад хоёр тал хоёулаа өөрчлөгдөхгүй бол яг ийм дараагийн нэг одоо шатан дахих илүү харилцаач хүн болоход сааттай шүү. Тэгэхээр хоёулаа өөрчлөгдөх чадвал илүү юм гэр бүл болж магадгүй энерглөө явнаа. За тэгээ яванд энэ хүн илүү харилцаантай, хариуцлагатай, илүү одоо тогтвортой тэ чиний амьдрал байх эр хүн бий болох боломж бол байна. Гэхдээ энэ хүн гарч ирэхдээ бас нэг одоо асуудалтай юм юу гэхээр илүү нөгөө өөрийгөө зүг гэд батлах юм уу, нэр төрөө хадгалах гэж тэ ингээд чиний өмнө сайн талаа харуулах хүсэлтэйгээр бас ирнэ. Өөрөө чинь дахиж нөгөө нэг анхаарлыг дахин авахтай ингээд өөрийгөө би өөрчлөгдсөн шүү гэж харуулж ирэх нэ гэж харагдаж байна. Гэхдээ нөгөө нэг заримдаа бас энэ хүзэр маань илүү өөрийгөө харуулах хүсэл бардам зангаасаа болж тэ эхний алхам хийхгүй удах бас тэр зүйлийг бол илтгэдэг. За хизэнээс чамтай холбоо барих уу гэдэг би дахиж сүүлд нэг хараадахыг. За энэ байгаад байна. Тэгэхээр миний мэдэрсээр хоёр өөр хувилбар байгаа шүү. За тухайн хүний үзэж байгаа байр байдлаас болно. Энэ залуу чиний сонирхоод хизээ алдаагаа уучсан үедээ гарч ирээд нэг бол миний сайн ярьсан шиг харилцаа чинь ингээд хоорондоо өөрчлөөд тэ ингээд ярилцаад хоёр талаас хичээх юм бол ийм тогтвортой хосын харилцаа илүү дараагийн нэг шатанд их магадгүй гэр бүл болох чинь энергит хүрнэ. За энэ залуу амьдрал чинь гарч ирээд жоохон өөрийгөө харуулж нэг бардам зандаа хөтлөгдөд гарч ирээд тэ ингээд харилцаа чинь дахиад нэг асуудалгүй савлах юм бол яг нь чиний амьдралд илүү нас бид гүйтсэн тэ илүү харилцаан тогтвортой гэр бүлийн харилцаа тогтвортой харилцааг хөөсгөх сонирхолтой илүү тийм эр хүн шиг эр хүн бас орж ирэх юм байна гэж харагдаж байна. Тэр би King of Pentacles Page of Wands-ыг тодорхойлох. Тэгж харагдаж байгаа маа. Тэг заримын хувьд бол өөр илүү тогтвортой харилцааг бий болгох эгэж хургаад байдгүй эр хүн гарч ирэх бол зарим нь энэ хүн өөрчлөгдөж ирээдүйд харилцаа тогтвортой болох юм аа. Тэгэхээр Three of Cups гарч ирж байгаа. Тэгэхээр эн чинь 3 хүнийг ихтгэлж байгаа хөө. Тэгэхээр өөр шинэ хүн гарч ирнэ гэсэн үг шүү. За заримын хувьд бол 3 дачтгээд буюу илүү гарч ирэх хүн энэ хүн шиг одоо энэ залуу шиг жоохон юм барьцгүй тэг ингээд контролтоход байдаг түрүүн би ярьсан шүү дээ. Тэрийг бодвол арай тогтун энергитэй ирэх хүн. За амьдрал чинь гарч ирэх харагдчихэ. Page of Wands-ыг тодруулах юм. Тэгэхээр энэ залуучин бол ер нь ойрын үед бол нэг жоохон холбоо барах үйлдэл хийхдээ ер нь бол удаан байна. Чиний амьдрал гарч ирнэ. Гэхдээ нэг жоохон удчихжтэй хизээ өөрөө хийсэн алдаадаа харамссан үедээ ухаарсан үедээ бол холбогдно гэж харагдаж байна да. Хугацаа хэдэн 7 оны дотор цаа талдаа хэдэн сар магадгүй 3-4 сар ч юм уу орж магадгүй маа гэж харагдчих байна. За ямар тач юм байна. Буцаж холбогдно, харилцаа чинь илүү сайжрах боломж өндөр байна. Заримх нь хувьд бол сайжирна, заримх нь хувьд бол өөр хүн гарч ирнэ. За тэрийг бол хэлсэн. Сахиусуудын зөвлөгөө болохоор яг мартчихж sorry. Release your ex гэж гарч иж өмнөх хүнээ тавьж явуулах одоо хэрэгтэй гэж юм. Өөрийн энерги цэвэрлэх цаг болжээ. Өнгөрсөн холбооны энерги цэвэрлээ. Та хоёрын хооронд байсан дурсамжтай гомдол хүлээлт хийлж амжаагүй гэж таны одоогийн энерги нөлөөлж байна. Тавьж явуулахыг заавал мартах гэсэн үг биш. Тэр хүнийг үзэн яд бүр мөсөн мартах гэсэн үг биш. Харин босон зүйлийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө сэтгэл хүчээ буцааж авахыг хэлж байгаа шүү. Энэ дээр бас сахиусууд нь хэлсэн тийм. Чаргууцлаад хэрэггүй өөрийнхөө бие даасан байдал, гоо үзэсгэлэн ажил карьер, хичээл сургууль ч гэдэм үү тэрэндээ анхаараа явж байгаад энэ хүн илүү ухаарж ойлгож ирнэ гэж. Тэгээд шинэ орон зай бас өөртөө нээх хэрэгтэй. Хуучин өвдөлт, айдас хүлээлтийг суллах үед чинь чиний амьдрал бас шинэ хайр дурлал, шинэ боломж гарч ирнэ. Ace of Cups нь тэр хүн гарч ирэхээс гадна бас өөр цоо шинэ хүн чиний амьдралд бас орж ирэхийг илтгэдэг байгаа. Тийм болохоор би хоёр өөр утгатай юм байна гэсэн шүү дээ. Тэгээд тухайн хүн үзэж авах зарим нь бол хуучинтайгаа эвлэрнэ, зарим нь шинэ хүн, шинэ хайр дурлал бас гарч ирэх юм байна. Энэ нь бас Release Your Ex гэдэгтэй бас холбоотой.
Тэгэхээр энэ одоо хоёрын хооронд одоо өнгөрсөн холбоо юу нэгдэг шатандаа явж байна. Зарим хүмүүстэй ингээд бидний амьдралд та нарын амьдралд өөрдүүлдэх гэж биш ямар нэгэн сургамж өгөхөөр ирдэг тийм ээ. За энийг бол ерөнхийдөө зохиосууд нь хэлж байгаа. Магадгүй энэ хүнтэй чи харилцаа холбоо үүсгээд энэ харилцаанаас сургамж авсны дараа илүү шинэ хайр дурлал, илүү зөв хүний сонгохтой, илүү нүдэн нэх боломжийг бас зохиосуудаас чамд олгож байгаамаа. За юм байгаад шүү. За тэгээд үүгээр өндөрлж байна 3 дугаархны таарат уншлага таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичээд үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.